албан тушаалтны хувийн тайлбараар, хууль зөрчсөн тайлбараар ингэж энэ ард түмнийг хүчирхийлж болохгүй шүү дээ. Энэ их хурлын үйл ажиллагаа бүрэлдээд бүлэг гээд үүсэж яхад тэр хүмүүс орж ирээ саналаа хэлэх хэрэгтэй. Ерөнхий сайдыг томилох дээр Баян голчууд саналтай байгаа. Өнөөдрийн бүтэц бүрэлдэхүүний асуудал дээр Баян голчууд саналтай байгаа. Тэр хүмүүсийн санал өнөөдөр энэ зааланд хэлэгдэж явах ёстой байхгүй. Тийм учраас 76 гишүүн гээд өмнө нь сургамж аваад бид нар хуулиа гаргасан шүү дээ. 14 хоногийн дотор маргаан гарвал өргөн барина. Прокурорын байгууллагын дүн хүлээгээд байна гэж байна. Ямар дүн хүлээж байгаа? Сонгуулийн дүнг өөрчилсөн дүн хүлээгээд байгаа юм уу? Монголын ард түмний сонголтод хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй. Сонгогдсон гишүүний байтугай сонгогдоогүй явж байхдаа нэр дэвшсэн явж байхдаа халдшгүй дархан байдалтай байдаг. Ийм бүдүүлэг үйл ажиллагаанаас сэргийлж өгсөн байдаг байхгүй. Эннийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Тэр хүмүүс ард түмний сонголтоор сонгогдсон хүмүүс. Энэ тангараг өргөнө гэдэг бол энэ зааланд сууж хууль тогтоох мандатаа авах тухай асуудал. Тэр улсууд бол улсын их хурлын гишүүн болцсон ард түмний сонголтоор. Тэрнийг хэн ч өөрчлөхгүй. Монголын ард түмний сонголтод хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй.